Сайн байцгаана уу? Төрийн засгийн албаа агштай нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч их эмч ханд өнөөдөр хүүхдийн амьслын замын өвчний талаар мэдээлэл хийх болно. Тэлгүй ах уу, хүүхдийн өвчлөлийн дотроос мэдээж хэрэг амьслын замын өвчин бол нэг номерыг эзэлдэг. Үүнд нь олвол хүүхдийн дархлаа тогтолцоо болон амьсгалын эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгтэй холбоотой байдаг байгаа. Хүүхдийн амьслын замын өвчин нь бол ханиад томуу ихэвчлэн хүний биеийн температур буурснаар вирусын идэвхжил болсноор болохоор ханиад томуу одоо өвддөг байгаа. Яг энэ үед болохоор улиралтай холбоотой хүйтэн сэрүүний улиралт хамгийн илбэг тохиолддог. Мөн дээрээс нь хүүхдийн дархлаа тогтолцоо маш бага хөгжсөн, хамрын нүх одоо үгний судасжил багтай, бүлээцүүлэх орчин багтай, тийм учраас болохоор хүүхдэд болохоор хамгийн их тохиолддог байна. За энэ үед болохоор хамгийн гол одоо бидний хүүхдэд дадлыг судлах шаардлагатай байдаг. Ялангуяа олон нийтэд харьцаад ингээд ирсэн үед бол хүүхдэд амны хаалтыг тогтмол зөөх, за тэрэндээ бол амны хаалтаа тогтмол зөөхдөө зөв хэрэглэх амны хаалтыг зүүсэн яг тэр амьсгалж байгаа хэсэгтээ гараар хүрэхгүй байхыг маш сайн сануулах хэрэгтэй. Мөн дээрээс нь гараа тогтмол савндаж угаах. Ганцхан савндаж угаах гэдгийг эцэгчүүд маш сайн зааж өгдөг байгаа. Одоо л бүгдөө ингэж маш сайн ойлголттой болсон. Гэтэ энэ дээрээ алдаад идэг зүйл нь гэх юм бол хөөсөртлөн савндаад 20 секундээс дээшээгээ савндаж угаах байгаа. Тэгэхгүй бол ингээд маш богинохон хугацаанд савндаад өнгөрөх төдийд бол тэр нөгөө нян вирус нь болохоор гаранд болохоор тогтмол наалдсан хിവэрэ байж идэг. Яг ингэснээр болвол нөгөө хүүхэд маань хоолоо гараараа барьж идэх тийм ээ. Яг тэгснээр эргээд нөгөө вирусын халдварыг болохоор гараараа дамжуулах нөхцөл нь болоод өгдөг. Мөн дээрээс нь яг улиралтанд тохируулж хувцлах хэрэгтэй. Одоо намрын улиралт бол өглөө оройд сэрүүхэн өдөр халуун болоод эхэлдэг байгаа. Тэгэхээр хит нэмгэн хувцлах эсвэл хит зузаан хувцлах нь бас хүүхдийг бол ингээд амархан ханиад том хөрх эрсдлийг нэмээд өгчдөг. Мөн дээрээс нь шингэц сайтай, шингэн хоол хүнсийг төлхөө хэрэглэх. Одооноос эхлээд дархлаа сайн дэмжигдээд шингэн хоол хүнсийг хэрэглээд ирэхээр ханиад том хөрхөнд болохоор эрсдэл маш бага буураад ирдэг байна. Нэраа хүүхд төр гол анхаарах юм нь бол сайн хөхүүлэх байдаг. Сургуулийн насны буюу том хүүхдэр шингэн хангалттай сайн уулах гэдэг бол нэраа хүүхдэр хангалттай хэмжээгээр сайн хөхүүлэх. Шингэн зүйл их хэрэглэснээр цусны эргэлт сайжран дархлаа тэр төдийгөө дэмжигдээд ирдэг байгаа. Мөн дээрээс нь бас л нөгөө дадал, асаргаа гэдэг юмыг дахиад яригадаад ирдэг байгаа. Яагаад нэраа хүүхдүүд илүү их ингээд ханиад хүрээд байна тийм ээ? Тэгэхэд цэцэрлэгийн насны одоо ах нь их чинь, сургуулийн насны ах нь их чинь, аав ээж нь гадуур одоо үгдээ орчин нийгэмтэй харьцаж байгаа хүмүүс нь халдварыг зөөгч дамжуулагч болоод ирдэг. Тэгхийн бол гадуур явсан хүмүүс орж ирээд заавал гараа угаах, болж өгвөл толгоо одоо үгдээ усанд орох, үсээ угаах, энэ үсэнд болон гадуур хувцсанд нэм бактери вирусууд бүгд наалдсан байж байдаг. Тэгээд ирэхээр ээжний биднээс хамгийн их асуудаг юм би нэрάτагаа ерөөсөө гадуур гардаггүй. Тэгээд хахад яагаад ингэж манай хүүхд ингэж таниад хүрээд байна, жилдээ 4 удаа 5 удаа ингэж хатгаа аваад байна гэдэг асуултыг асуугадаг. Тэгэхэд ингэж аав нь скул гадуур ажиллаа хийдэг ээж нь эмээ өвөө нь ах нь их чинь яг энэ халдварыг ингэж дамжуулж яадаг. Тэгэхээр л нөгөө дэглэмээ сайн бариад ирэх юм бол нэраа халдвар бас буураад ирнэ. Мөн дээрээс нь нэраа хүүхд төр ханиад хүрж байгаа гол шалтгаан нь бол агаарт гаргах байдаг. Агаарт гаргах дээр дандаа ингэж алддаг байгаа. Эндээр ингээд нөгөө агаарт гаргана шүү, гараа савнаж угаан шүү гэсэн юм нөгөө ингээд тодорхой ингээд тоочны хариултуудыг хэлээд өгдөг. Агаар салхинд гаргана гэдэг нь болохоор бас тэрэнд нь бас юм дүрмтэй одоо журамтай гэх юм тэгж гаргадаг байгаа. Агаарт өдөртөө 30 минутаас дээшгээ гаргахгүй нэраа хүүхдийг. Тэгээд хасах 30 градусаас дээшгээ хүүтэн үед бас агаарт гаргахгүй. Агаарт гаргана гэдэл тэгэхээр байрныхаа гадаа эсвэл бол хашаанда ингээд 2 цаг 3 цаг манай хүүхд гадаа гарахаараа л унтаад ид ингээд нөгөө хүүхд маань жиндээ дааруулаад танид хүргэсэн байдаг. Тэгэхээр хүүхдийн маань нөгөө би түрүү анх хэлэхдээ хэлжсэн хамрын садалцанд нь судасжил багтай үс байхгүй тийм ээ. Ямар ч агаарыг ингэж бүлээцүүлэх орчин байдаггүй. Тэгэхэд нөгөө хүүхдээ гадаа жиндүүхэн хүүхэд нь би өөрөө даахгүй байгаа юм чинь хүүхэд маань ч гэсэндээ даахгүй байгаа гэж ойлгоод гадаа удаан гаргадаг. Энэ нь бол хүүхдээ жиндээ дааруулаад ханиад хүрэх гол нөхцөл нь болоод өгдөг байна. Халууралт гэдэг нь бол ээж аав нарын хамгийн их одоо ингээд хүүхдээс илүү мэдэгддэг зүйл нэдэг. Ингээ өөрт нь мэдрэгдэж байгаа ханиадны шинж тэмдгээс
Яг энэ үед бол халууралтыг бол 38 болон 38.5-аас дээш градус үүссэн тохиолдол халууралт гэж үздэг байгаа. Харин 37 градус гэдэг бол тэрний одоо үгдий ханиад вирус өвчний эсрэг одоо үзүүлж байгаа дархлааны хариу урал гэдэг. Тэгэхээр шууд бол халууныг бол бууруулахгүй, мэдээж хэрэг дархлааны хариу урал одоо энгийн үгээр хэлбэл вирус нэнгийн эсрэг одоо тэмцэлдэж байна л гэсэн үг. Бие махбод нь. Яг энэ үед одоо шууд бууруулах юм бол нөгөө дархлаа идэвчихгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ үед одоо халуурж байгаа үе дээр хамгийн гол анхаарах зүйл нь болохоор эцэгчүүдийн басны гол гаргадаг алдаа нь гэх юм бол шууд ингээд зузаан хүнжил нөмрүүлээд зузаан хувцлаад тэг хөлргөөд халуун болгоод идэг. Энэ дээр бол гэрээр одоо халуун уурал хамгийн энгийн арга нь хүүхдийнхээ хувцсыг нэгдүгээрт нь нэмэгдэлнэ. Нимкэн хувц өмсгөн, нимкэн хүнжил нөмрүүлж болно. Тэгээд хүүтэн булын нойтой альчураар одоо нэмгэн арьстай хэсэг буюу сууг, цайв, их биеийг арчиж механик аргаар бууруулна. Тэгээд нөгөө л сайн шингийн юм уулгана. За тэгээд халуун энэ үед одоо буурахгүй байх юм бол хүүхдэд тохирсон тунгаар парацетамолыг уулгана. Бага насны хүүхдэд бол шулуун гэцээр халуунаа бууруулж болно. Тэгээд халуун бууруулсныхаа дараа эмнэлэгт ирж эмчээс зөвлөгөөгөө авдаг байгаа. Тэгэхгүй яг ингээ нэг халуурсан үед нь хүүхдээ халуунтай чигээр эмнэлэгт авчирдаг. Энийн хамгийн гол эрсдэл нь болохоор өндөр халууралтай улмаас хүүхд татах эрсдэл байдаг байгаа. Тэгэхээр гэрийн нөхцөлдөө халуунаа бууруулад эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Хүүхдийн амьсгалын эрхтний тогтолцоо бүрэн хөгжөөгүй, том хүн шиг биш ээ. Тийм болохоор хүүхдэд дархлаа дэмжихийн тулд яг дулаан хувцалнаа, шингэн зүйлийг хангалттай болгоно. Энийн гол шалтгаан гэх юм бол вирусууд, ялангуяа риновирус гэдэг одоо болвол яг дэгдэлтэй байгаа вирус нь бол хамрын салст нусгоож шинж тэмдгээр илэрдэг. Энэ вирус нь хүний биеийн температур 33-аас 35 хэмд очиход өсөж үржээд 37 хэмд хүрэхээр өөр устдчихдаг. Тэгэхээр ихэнх вирусууд бол яг энэ зарчмаар бол ингэж явагддаг байгаа. Тэгэхээр бид нэр яагаад шингийн юм, яагаад халуун бүлээн шингийн юм болгох гэдэг. Тэгэхээр хамрын салстанд байгаа температурын хэмжээ багасах тусам тэнцээ нэм вирусууд одоо өсөх үржих таатай орчин бүрдэж байна. Харин халуун юм уугаад, халуун дулаан хувцлаад, хоолоо сайн идээд, унтаж амраад ингэж ирэхээр нөгөө вирусууд хөвчлэн өөрөө устдаад ингэж одоо устдчихдаг гэсэн. Тэгэхээр заавал энэний шаардлага байхгүй. Тэгээд бас ингэж хүмүүсийн хэлдэг юм тэр антибиотикын дээр болвол ингээд ханиад хүрэхээр хүндрхээс нь төрүүлээд антибиотик хэрэглэжээ гэдэг. Энэ бол маш буруу байдаг байгаа. Антибиотик бол нянгийн гаралтай, нян устгадаг. Тэгэхэд бид нэр вирусын ханиад хүрчээд нянгийн эсрэг юм уугаад ивэл нөгөө антибиотик чинь бидний хэрэгтэй, хэрэггүй бүх бактерийг шууд устгаад дархлааг одоо шууд бууруулад ирдэг. Тийм бол нөгөө вирусүүд чинь өсөх, үржих орчин, таатай орчин бүрдээд ханиад улам хүндэрдэг. Тэгээд зарим нэгэн тохиолдолд яг нянгаар үсгэгдсэн вирус халдваруудын үед ээж аав нар нөгөө антибиотик уугаад идэгчээр угаасаа антибиотик уунгууд шууд идэт юм байна. Одоо шууд антибиотик уулгачий гэд дуран мэдээ антибиотик хэрэглэдэг. Тэр нь дараагийнхаа хатгаагаар хүндрэх эрсдлийг бол үүсгэдэг байна. Нянгаар үүсгэгдэн бол маш ховор тохиолддог л доо. Вирусийнх нь бол мэдээж хэрэг өвдөж байгаа үений 90-ээс 80-аас 90% нь бол вирусээр үүсгэгдсэн байж байгаа. Нянгаар үүсгдэг халдвар мэдээж хэрэг яг нөгөө вирусыг бодвол тэгж амар өгцөн өндөр халуурахгүй, вирусын бол маш өндөр халуурна. Нэнгийн гаралтай нь бол өндөр халуурахгүй, эдэрхийг ногоон одоо нусгоож тийм ээ. Эсвэл нэнгийн гаралтай бусад өрөвсөлт өвчнүүдтэй адилхан болохоор ингээд хүндрэх, хатгаагаар хүндрэх эрсдэл үүсэж эхэлдэг байгаа. Харин вирусийнх нь бол хамар, залгуур хэсэгтээ өрөвсөл үүсгээд нусгоож, хоолой ирвэх, хуурай ханиалах гэсэн зовироо үүсгээд тэгээд хүндрэл нь болохоор арай бага тохиолдно. Тийм, вирус гэхээр бас энэ дээр нэг юм тодруулаа хэлэхээр вирус гэдэг ойлголтыг хүмүүс ганцхан гэж ойлгочдөг байгаа. Ганцхан вирусын тухай яриад байгаа юм шиг 200 гаруй нэр төрлийн вирусууд ээж байдаг. Тэрэн дотроо бүгд өөр вирусуудын одоо вирус алган өөр ингэсэн онцлог шинж тэмдгүүдээр илэрч болдог. Гэхдээ ихэвчлэн мэдээж ирэл нөгөө халуурах, ханиалгах, тийм ээ хоолоо өвдөх гэсэн зовирууд нь бол түгээмэл шинж тэмдгүүд нь бол ижилхэн байдаг байгаа. Тэгээд нөгөө 7 хоног болгон одоо вирусын тандалтын багаас одоо тийм вирусүүд илүү их дамгаа одоо өвчлүүлж гинэ гэсэн мэдээллүүд нь байдаг. Жишээлбэл энэ 7 хоногт бол аденовирус, риновирус, эрис вирус бол илүү их байгаа. Энэ вирусүүд нь хөвчлэн суулгалт бөөлжилтийг үүсгэдэг байгаа.
Энэ суулгал бөөлжилтийг үүсгэх нь тэгэж ингэж одоо хүндрэлээр явагддаг учраас бид нар болохоор одоо за манай хүүхд тийм ээ суулгал бөөлжилтөөр хүндэрч магадгүй учраас аденовирус, риновирус нөгөө хамар залбиртаа тий удаан байдаггүй, халуун дулаан болоод ирэхээр устдад алга болчдаг. Тийм болохоор бид нар бүлээн шингээмаа сайн уулгах хэрэгтэй байна. Амны халтаа сайн зүлгэх хэрэгтэй байна гэдэг дээрээ л анхаарах хэрэгтэй.